За энэ нийгэмд бол эр хүний эрх гэдэг зүйл бол одоо гутлын улнаас улаандар болсон л гэж би одоо бодож явдгийн. Ер нь тийм ч байдаг. Тэгээ эрхүү юм чинь чийлэг хэлсэн байгаа. Эрхүү юм чинь чийл дээрлэгсэн байгаа. Эрхүү юм чинь чийл хүчрхийлсэн байгаа. Эрхүү юм чинь чийл нүцэн цодсон байгаа. Тэг. Эрхүүн уйлдгүй, эрхүүн сүгэрдгүй, эрхүүн шантардгүй, эрхүүн нуурдгүй маа. Тэг. Эрхүүн шиг байлтай гэдэг. Эрхүүн гэхээр яа дээ элэг зүрх байж болдгүй юм уу? Эрхүүн гэхээр яа дээ энэг хаалгах сэтгэл байж болохгүй юу? Тэгээ би одоо бэлэг сайхан гуайн эрчүүдээ өмөрж үтсэн шүлэгнээс нь хэлье. Эрхүнийг та нар хаяач гэсэн хайрлаа. Эрлэгч өвчхоос өмнө ханийн жаргалыг нэдлүүлээ. Хэлэн дагнаахан онохгүй төлчиж, хөлн дэлхийг онохгүй дэмчиж, хаяа нэг халамцуухан эрэгтэн хараалын урсгаж, халаасын нэвтгий хоослоо. Янагийн захиалав гарахгүй шүү дээ хөөрхий. Яахавтай зайлвал шараан талах юмын үлдээ. Эр нөхөрч нь үгүй бол гэрийн чин зайлзгүрдэг юм. Эрдэм төвүүд нь үгүй бол төрийн чин зайлзгүрдэг юм. Эрсэрэгч нь үгүй бол эх орон чин нэзгүрдэг юм. Эрхүнийг та нар хаяач гэсэн хайрлаа. Эрлэгч өвчхоос өмнө ханийн жаргалыг нэдлүүлээ. Дээд үсэн гоёлтой, дээрээ малгай хиймартай, андынхан дэргэд цовоожиж, аавынхан хардсан томоодсон, янагийн сэтгэлд ялхарсан ирчүүдийг янжин ламууд минь өршөө. Уул шиг юм гэж дандаа битгий давар, үүл болон дэгждэг юм. Ус шиг уян гэж дандаа битгий самар, уур болон дэгждэг юм. Төгөлдөр хормыг нь бүр угуулчвал төрсөн шиг уруугаан хараад унцдаг юм аа. Өөрийн чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ. Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ. Эр хүнийг та нар хаяач гэсэн хайрлаа. Эрлэгч өвчхоос өмнө ханийн жаргалыг нэдлүүлээ. Эр нөхөрч нь үгүй бол гэрийн чин зайлзгүрдэг юм. Эрдэм төвүүд нь үгүй бол төрийн чин зайлзгүрдэг юм. Эрсэрэгч нь үгүй бол эх орон чин нэзгүрдэг юм. Эр хүнийг та нар хаяач гэсэн хайрлаа. Эрлэгч өвчхоос өмнө ханийн жаргалыг нэдлүүлээ гэж. Эр хүнээ бас сайхан хүндэлж хайрлаж одоо бас өрөвдөж инэрж хайрлаж яваараа л гэж одоо энэ нийт одоо бүсгүүчүүдтэй хэлье да. Баярлалаа.